Геннадий Онищенко вакцинаар туршилт хийгдэж байгаа талаар. Манай улсад хууль сахиулах байгууллагууд харын хяналтмуутайгаас болж дархлал биологийн салбарынхан хахуулыг ирээ зэргүй авсан байдал нь энэ салбарыг үнэгүй болгож байна. Гадаадын компани манай хүүхдүүдэд вакцины туршилтыг хийж байна. Жишээ нь Уман хүзүүний хавдрын эсрэг болон бусад вакцинууд. Манай эрүүл мэндийн яамыг ашиглан вакциныг хүүхдүүдэд хийлгэхийг хуульчилж чадсан. Манай хуулийн цорхойг овжин ашиглаж эмч нарыг гар хөлөө болгож байна. Зөвхөн дотоодын вакцин тарина гэдэг хууль байхгүй. Ядуу буурай орны хүмүүсийг лабораторийн туршилтад оруулж байгаа нь мөсөн уулын зөвхөн ил харагдаж байгаа хэсэг. Бид зөвхөн тэсэдэл байгаа болохоос өөрсдийн биологийн хүчин чадлаа ажилуулахгүй байна. Бидний эсрэг биологийн зэвсгийг зорилготойгоор ашиглаж байна. Дотоодын биологийн үйлдвэрүүд зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар ажиллаж байгаа тул бид хамгаалалтгүй болчиход байгаа юм. Тиймээс дотоодын биологийн үйлдвэрүүдэд шинэчлэх хэрэгтэй. Орос орон хүчирхэгч гэсэн энд атомын бөмбөг дэлбэлэх шаардлага алга. Атомын шумбагч онгоц илгээгч хэрэг алга. Зүгээр л биологийн зэвсгийг зорилготойгоор ашиглаад байхад л болж байна. Зөвлөлт холбоот улсын үед вакцин тарихгүй байх удирдлага байсан. Одоо алга. Сахуу, кор, саас ажилт байхгүй байхад хүүхдүүдийг дархлаажуулсаар байна. Дараа нь харин хүндрэл гардаг. Тэгвэл хийх ямар хэрэгтэй юм? Хүүхдийн эмч нар вакцин чих шаардлагатай юу үгүй юу гэдгийг эрүүл ухаанаараа бодож дүгнээд ээж нарт зөвлөх ёстой байтал өнөө үед вакцина тариул гэж эхэлж шаарддаг нь эмч нар өөрсдөө болчиход байна. Уг нь эмч нар өөр механизмаар ажиллах ёстой шүү дээ. Миний гарт вакцинаар туршилт хийгдэж байна гэдгийг нотлох бичиг баримт Екатеринбург хотоос ирсэн байна. Энд 10 хотын хахуул авсан хүмүүсийн нэрсийн жагсаал байгаа. Сурвалжлагч нар надаас энэ мөнгийг улс төрийнхэн авсан уу гэж асуусан. Үгүй, эмч нар энэ мөнгийг авсан гэж хэлсэн. Энд хахуул авсан эмч нарын овог нэр авсан долларын хэмжээ байна. Хараад энд Екатеринбургийн эмчнэр хамгийн ихийг авч. Бид нар ямар хичээнгүй ажиллаа вэ? Та энэ бичгийг яаж олов? Амархан олцсон. Над руу эрүүл мэндийн яамны үнж ажилтнууд уцаар мэдэгдсэн. Энэ бичиг шүүх прокурорын газарт очсон уу? Мэдээж тэдэнд л илгээсэн.